За сайн байцгаана уу. Физикийн тулгуур ойлголтууд цуврал хичээлийн 17 дугаар хичээл. За, амперийн хүч гэдэг сэдвээр ярив. За, өмнөх хичээл бол амперийн хууль гэдэг сэдв байсан. За, өнөөдөр ярих гэж байгаа сэдв бол түүнээс арай ялгаатай амперийн хүч гэдэг сэдв байна. За, бид нар соронзон орны тухай ярих үед хоёр вектор хэмжигдэхүүний үржүүр гэдэг ойлголт байн гарч ирдэг. Тийм учраас үүнийг өмнөх буюу соронзон орны тухай ярьж эхлэхдээ хальт дурдаад өнгөрсөн цэнгийн үүсгдэг соронзон орон гэд түүний хурд мөн тэр цэнгээс хэр хол зайд тухайн соронзон орныг бид нар хэмжих гэж байна вэ гэдэг ийм хоёр хэмжигдэхүүн буюу хурд зайн хэмжигдэхүүнийг хооронд нь вектор үржүүрээр үржүүлээд 3 дахь вектор хэмжигдэхүүн болох соронзон орныхоо урсгалын нягтыг буюу индукцийн векторыг тодорхойлж ирсэн шүү дээ. За ингээд энэ маань бол вектор үржүүр. За харин скаляр хэлбэрээр хэмжээг нь илэрхийлэхдээ энд байгаа үржүүрээ задлаад ингээд бичижсэн. Тэгэхээр одоо энийг бол тухайн үед бол товчхон дурдаад өнгөрсөн одоо нэлээд нарийн тодорхой ярихгүй бол цааших бас соронзон орны үзэгдлүүдийг нэлээд нарийн ойлгох үед вектор үржүүрийг илүү сайн мэддэг байж цаашаа явнаа. Тийм болохоор энийг нарийн тайлбарлах хэрэгтэй байна гэж үзэж байна. За тэгвэл энд дурын А гэсэн вектор хөх өнгөөр тэмдэглэчи мөн Б гэсэн нэг вектор байна. Тэгэхээр энэ А, Б вектор хоорондоо А-гаас Б хүртлээр төддөө гэсэн өнцөг үүсгэн байрлжээ гэж үзье. Тэгэхээр энэ хоёр вектор хоорондоо тодорхой өнцгтэй ийм хоёр векторыг вектор үржүүрээр үржүүлъя гэвэл 3 дахь С вектор үүсдэг байна. Үр дүн нь дахиад вектор гарч ирдэг гэсэн. Энэ гарч ирсэн вектор өөрөө хоёр өмнөх вектортэй хоёуланд нь перпендикуляр 90 градус үүсгэсэн байх хэрэгтэй. Энэ нь хамгийн чухал онцлог нь байх нь шүү дээ. Тэгэхээр энд V гэсэн хурдны вектор, R гэсэн зайн вектор байхад энэ хоёрыг векторээр үржүүлэхээр B гэсэн вектор гарч байна гэсэн үг. Тэгэхээр энэ B гэдэг вектор нь хурд болон зайн вектортэй хоёуланд нь перпендикуляр хэлбэртэй байна гэсэн үг. За тэгэхээр бид нэр уртын тодорхойлохдоо бол хоёр векторийн уртыг хооронд нь үржүүлээд хоорондох өнцгийн синусээр үржүүлнэ гэсэн. Тэгэхээр энд бол бид нэр V-г R-ээр үржүүлээд синус төддөөр үржүүлж байсан. Энэ зарчим бол энд хадгалагдаж байна гэсэн. За тэгэхээр бид нэр энийг скаляр хэлбэрээр бичиж болно. Векторын урт гэдгийг вектор хэлбэрээр нь тэмдэглэхдээ модулын тэмдэглэгээр тэмдэглэдэг бол зүгээр скаляр тоон хэмжигдэхүүн маягаар тэмдэглэж бас болно. За харин вектор үржүүртнийг онцлог бий ердийн математик үржүүр шиг байрын сольчих юм бол үр дүн өөрчлөгдчихдөг. Тийм учраас вектор үржүүрт байр солих хууль хэрэгжихгүй гэдгийг анзаарах хэрэгтэй. Учир нь Б-г агаар үржүүлье гэвэл одоо хасах тэмдэгтэй С гэсэн яг өмнөх гарч ирсэн векторийн эсрэг чиглэлд вектор үүсэх ёстой. Тэгэхээр үржих үйлдэлийн хувьд бол байрын солихоор векторын чиглэл солигддог гэдгийг ерөөсөө мартаж болохгүй нэ гэсэн. За тэгэхээр одоо бид нар энэ үржүүрийн энэ зарчмыг тогтоохдоо баруун гарын дүрм гэдгийг бас ойлгож авах хэрэгтэй болно. Тэгэхээр гарынхаа нь 3 хурууг тэгш өнцөгт координатын систем шиг ингэж байрлуулж байгаад 7 хурууга эхний А вектор гэж үзэх хэрэгтэй. Дунд хурууга B вектор гэж үзэх хэрэгтэй. Тэгээд 7 хурууга яг А векторийн дагуу хандуулаад дунд хурууга B векторийн дагуу хандууллаа гэхэд энэ хоёрт хоёуланд нь перпендикуляр вектор буюу үржүүр нь эрхий хуруу маань болж харагдана гэсэн үг байна. Энийг л бид нэр вектор үржүүр олох баруун гарын дүрм гэж нэрлэдэг байна. За тэгэхээр одоо энд харж байгаа үстэй V болон R векторыг хооронд нь үржүүлэх нь R-ыг V-гээр үржүүлэхээс ялгаатай эсрэг болно шүү гэдгийг мартаж ирөөсөө болохгүй нэ гэсэн үг. За тэгвэл өнөөдрийн бидний гол ярих гээд байгаа амперийн хүч гэдэг энэ сэдвийн хувьд хоёр векторыг оруулж ирж үзэх хэрэгтэй болж байгаа юм. Энэ нь юу гэхээр Q гэдэг цэник тодорхой хурдтай хөдөлж явхад эргэн тойронд нь гаднын өөр биетийн үүсгэсэн соронзон орон байвал яах вэ? Өөрөлдөх юм бол цэник соронзон орон дотор хөдлөхөөр яах юм бэ гэдэг асуудлыг ярих хэрэгтэй болно. Тэгэхээр бид нарт нэг ийм ойлголт байх нь шүү дээ. Тэр гадны соронзон орон бол цэнэгээс өөрөөс нь хамаарахгүй. Харин цэник хөдлөхөөр өөрөө соронзон орон үүсгэнэ. Тэгэхээр хоёр соронзон орон хоорондоо харилцаа үйлчилсэн гэсэн үг. Гадны соронзон орон цэнгийн үүсгэсэн соронзон орон хоёр хоорондоо харилцаа үйлчилсэн.
Тэгвэл энэ ямар хүчээр үйлчлэх юм бэ гэдгийг одоо бид нар олоход вектор үржүүрийг чухал үүсгдэг. Жишээлбэл энэ цэнэгт үйлчилж буй сорон зүүн орны зүгээс үйлчлэх хүч нь цэнэгийн хэмжээнээс шууд хамаарна, мөн цэнэгийн хурднаас хамаарна, гадны сорон зүүн орны хэмжээнээс хамаарна. Харин хурд сорон зүүн орон хоёр хоорондоо вектор үржүүрээр үйлжигдэх ёстой. Хоёулаа вектор хэмжигдэх учраас. За ингээд 3 дахь хүч гэсэн вектор гарах нэ гэсэн үг байна шүү дээ. За тэгвэл Q гэсэн цэнэг V хурдтай явж байхад хэрвээ гадны сорон зүүн оронтой төдд өмцөг үүсгэсэн байх юм бол энэ хоёр векторт хоёуланд нь перпендикуляр чиглэлд хүч үйлчилнэ гэсэн үг. За ингээд бол одоо бид нар энэ хүчнийхээ чиглэлийг баруун гарын дүрмээрээ олж тогтоож болно гэсэн үг байна шүү дээ. Хурд гэдэг нь эхний вектор учраас 7-оор хуруугаараа, сорон зүүн орон гэдэг нь 2 дахь вектор учраас дунд хуруугаараа. Тэгэхээр бидний эрхийн уруу хүчний чиглэлийг хилээд өгнө гэсэн үг. За харин энэ дээр дахиад нэг анхааруулах юм бол энд гарч ирсэн байна. Хэрвээ цэник сөрөг тэмдэгтэй байх юм бол хасах тэмдэг тавих юм бол хүчний чиглэл хасах тэмдэгтэй буюу эсрэг тийшээ болно. Тэгэхээр вектор үржүүрээрээ эхлээд эерэг цэнгийнхийгээ олцоод дараа нь хасах цэнэг байсан бол хүч нь түүний эсрэг байна гэдгийг олж тогтоох ёстой гэсэн үг. Энийг мартаж болохгүй. За ингээд бүгдээрээ энэ вектор үржүүрийг яг тооцоо хийхдээ бол скаляр хэлбэрээр бодох хэрэгтэй болно. Хүчнийхээ хэмжээг олъё гэвэл цэнэгийн хэмжээ, хурд, сорон зүүн орны хэмжээ, тэгээд хурд болон сорон зүүн орны хоорондох өнцгийн синус гэсэн үг тийм ээ. За ингээд томьёогоор бол бид нэр хүчний хэмжээг нарийн тодорхойлж болно гэсэн үг. За энэ нь бол энэ синус төдөө гэдэг маань өөрөө яг хурдны синус төдөөөр үржүүлсэн хэмжээ юм уу? Сорон зүүн орныг нь синус төдөөөр үржүүлсэн хэмжээ юм уу гэдэгт нэг эргэлзээд хэрэггүй. Эцсийн үр дүндээ бол хариу нь адилхан гардаг учраас зүгээр л хурд болон сорон зүүн орныхоо хэмжээг үржүүлээд синус төдөөөр дахиад үржүүлэхэд гараад ирж байгаамаа гэдгийг ойлгож авах хэрэгтэй. За эндээс нэг юм бас ойлгож авах хэрэгтэй. Хэрвээ хурд сорон зүүн орон хоёр давхцаад хоорондох өнцөг нь тэг болох юм бол синус төдөө тэг буюу хүч үйлчлэхгүй. Тухайн цэнэг сорон зүүн оронтой тодорхой өнцөг үүсгэн хөдөлж байгаа үед л хүч үүснэ. Харин хоорондоо параллел болчих юм бол хүч үйлчлэхгүй. Мөн синус 180 градус дээр бас тэг болно. Өөрөөр хэлэх юм бол эсрэг чиглэлд хөдөлж байлаа гэхэд бол өнцөг нь хоорондоо давхцж гэнэ гэсэн ойлголт орж ирнэ гэсэн үг. Тэгэхээр тэг байх 180 байх бол үндсэндээ адилхан. За эндээс бүгдээрээ сорон зүүн орны индукцийн вектор буюу сорон зүүн орны урсгалын нэгтийг тодорхойлох юм бол хүчийг хуваах нь цэнэг хурд гэсэн үржүүрт хувааж байна. За синус төдөө гэдэг бол үндсэндээ нэгжгүй хэмжигдэх хүн. Хэрвээ бид нар хоорондоо яг 90 градус байсан гэвэл энэ маань нэгтэй тэнцүү болчихно. За ингээд сорон зүүн орны индукц бол яг перпендикуляр нисэж явах үед сорон зүүн оронтойгоо хурд нь яг 90 градус үүсгэн нисэж явах үед бол энэ томьёогоор олж болох нь шүү дээ. За эндээс бол бид нар харин яг сорон зүүн орны урсгалын нэгт буюу энэ B гэдэг хэмжигдэх хүний нэгжийг тодорхойлж болно. Бидний сайн мэддэг нэгжүүд энд харагдана. Хүчний нэгж бол ньютон, цэнэгийн нэгж бол кулон, хурдны нэгж бол метрик бахан секунд. За ийм маягаараа бичих юм бол бид нар хүчийг цэнэг хурдны үржүүрт хуваах буюу ньютоныг кулоныг үржих нь метрик бахан секунд. За эндээс нэг эмхтгэл хийж болно. Кулон маань бол дам нэгж. Тийм болохоор кулоныг хуваах нь секунд буюу нэг хугацаанд цэнэгийн урсгал гэдэг бол гүйдэл. Тийм учраас энд бол ампер гэдэг нэгж орж ирж байна. Энд ямар нэгэн гүйдлийн тухай яриаггүй ч гэсэн цэнэг тодорхой хурдтай явж байна гэдэг нь бас нэг тодорхой хэмжээний гүйдэл юм а гэж үзэж болно шүү дээ. Тийм учраас үндсэн нэгж нь бол сорон зүүн орны урсгалын нэгтийнх бол ньютоныг хуваах нь амперийг үржих нь метр гэж тодорхойлогддог байна. За үүнийг бид нэр тавьчлах хэрэгтэй. Энд ньютон гэж бас хүний нэр, ампер гэж хүний нэр. Тэгэхээр хоёр хүний нэр оролцсон ийм нэгжийг нэг хүний нэрээр нэрлэж алдарт зохион бүтээгч инженер Тесла гэдэг хүний нэрийг өгсөн байна. За тэгэхээр сорон зүүн орны урсгалын нэгт буюу индукцийн векторын нэгж бол Тесла гэдэг нэгж байна гэдэг. За тэгвэл энэ сорон зүүн оронд хөдөлж буй цэнэг гэдэг энэ ойлголт бол их өвөрмөц юм. Манай дэлхий сорон зүүн оронтой харин нар бол асар олон тооны цэнэгтэй бөөмсүүдийг өөрөөсөө цацруулж байдаг. Тэрний нэгэн жишээлбэл протон нарнаас цацраад явж байгаа гэж үзвэл юу болох вэ? За тэгвэл энд бодлогон дээр жишээн дээр харагдана. Экваторыг чиглэн нарнаас 100,000 м/сек хурдтай нисж ирсэн протонд
дэлхийн 50 микротесла хэмжээтэй соронзон орны зүгээс ямар хэмжээний хүчээр аль зүгт үйлчлэх вэ? За тэгэхээр хэмжээг нь бол бид нар шууд томьёондоо тооноо тавиад олж болно. Тийм болохоор одоо юу ч гэсэн эхлэе. Чиглэлийн тодорхойлъё. Аль зүгт хүч үйлчлэх юм. Протон дэлхий рүү чигээрээ нисээд ирлээ гэхэд баруун гарын дүрмээ ашиглая. Хурдны вектор А, соронзон орны вектор B, тэгээд үржүүр хүч эрхээ оров. Тэгэхээр одоо бид нар соронзон орон хаашаа чиглэж байгаа гэдгийг сайн анзаараарай. Мэдээ дэлхийн соронзон орн бол өмнөд туйлаар гараад хойд туйл руу чиглэж явж байгаа учраас яг протоны нисж яваа энэ орчинд бол ихц дэшээ чиглэсэн байна. За тэгэхээр та нар гараа эргүүлээд эрхээ урууга цааш нь хандуулад дунд хурууга дээш нь долоор хурууга дэлхий рүү чиглэж байгаа гэж бодоод ингээд байрлуулах юм бол үндсэндээ бид нарын энэ эерэг цэнэгтэй протонд үйлчлэх хүч цаашаа чиглэж гарнаа гэсэн үг байна. Тэгэхээр эндээс нэг юм дүгнж болно. Өөрөөр хэлбэл дэлхий рүү ирж яваа нарны цацсан цэнэгт бөмс дэлхий рүү шууд чигээрээ ирж чадахгүй заавал яах нь соронзон орны нөлөөгөөр хажуу тийшээгээ даялна. Ингэснээрээ бол яах нь дэлхийг тойроод гараад явах боломжтой болдог байна. Тэгэхээр үндсэндээ бол манай дэлхийн соронзон орн гэдэг бол бид нарыг хамгаалдаг хоёрд уулга гэж хэлж болох нэ. За хэмжээг нь тооцъё. Тэгэхээр нөгөө томьёо маань бидэнд хэрэгтэй. Хүч цэник болон хурд соронзон орны үржүүр үндэсгийн синус хэрэгтэй. За мэдээж биднэрт энэ үед бол бодлогыг хялбар байлгах зорилгоор бид нар 90 градус гэж үзнэ. Тэгэхээр синус 90 градус нэгтэй тэнцүү. Протон бол игэл цэнгийн хэмжээтэй буюу 1.6-г үржих нарын хас 19 зэрэгт кулон хэмжээтэй байна. За тэгээд бидний хурд бол 100,000 м/сек буюу 15 зэрэгт м/сек хурд байгаа. За дэлхийн соронзон орон 50-ыг үржих нарын хасах 6 зэрэгт тесла. За ингээд үүнийг бүгдийг үржүүлэх юм бол 8-ыг үржих нарын хасах 19 зэрэгт ньютон болох нэ. Протон гэдэг зүйлд үйлчилж байгаа хүч асар өчүүхэн бага хэмжээний хүч байна. За бараг тооцох хэрэгтэй ч юм уу гэж танарт бодогдож магадгүй. 10-ын хасах 19 зэрэгт ньютон хүч. За тэгвэл энийг бүгдээрээ хэр их хүч юм бэ гэдгийг протоныхоо масстай нь харьцуулж олъё. Энэ бол мэдээж Ньютоны 2 дугаар хуулиар хурдтгал гарах ёстой. Ийм хэмжээний хүч протоны массанд нөлөөлөх юм бол ямар хэмжээний хурдтгал болох нь вэ гэд хүчээ протоны масстай харьцуулаад бодоход 4.8-ыг үржих нь 18 зэрэгт м/сек квадрат буюу асар их өндөр хурдтгал гарч байгаа шүү дээ. Тэгэхээр энэ бол протоны хувьд бол хангалттай их хүч юм а гэдэг нь батлагдаж байна. За тэгвэл одоо бүгдээрээ цэнэгт соронзон орны зүгээс тодорхой хэмжээний хүчээр үйлчилдэг юм бол соронзон орн дотор гүйдэл гүйж байгаа дамжуулагч байна гэж төсөөлье. Үнэн хэрэгтээ биднэрт гүйдэл гэдэг маань юу вэ? Нэг хугацаанд урсан өнгөрөх цэнгийн хэмжээ. Тэгэхээр дамжуулагч дотор цэнэг тодорхой хурдтай хөдөлж байгаа гэсэн үг. Одоо эндээс биднэрт юу гарч ирж байна вэ? Хэрвээ соронзон орн дотор цэнэг тодорхой хурдтай хөдөлж байт юм бол түүнд хүч үйлчилдэг байх нэ. За бүгдээрээ дамжуулагчийг дотроо эерэг цэнэг хөдөлж байгаа гэж төсөөлье. Болно шүү дээ. Өөрөөр хэлбэл электрон буюу хасах цэнэгтэй бөм хөдөлж байгаа ч гэсэн тэр электроны хөдөлгөөний эсрэг чигт эерэг цэнэгтэй зүйл хөдөлж байгаа мэтэр төсөөлж болно гэсэн үг. За тэгвэл дамжуулагч дотор одоо ихцдээшээ чиглэсэн ийм I гүйдэл гүйж байгаа гэж үзвэл энэ дотор нэмэхгүй цэнэг явж байгаа бол энэ нэмэхгүй цэнэгт тодорхой хүч үйлчилнэ. Энэ хүч бол мэдээж нөгөө цэнэгт үйлчилдэг хүч гэсэн томьёогоор бид нар илэрхийлж болно. За ингэвэл цэнэгийн хурд нь энэ дамжуулагчийн урттай нь харьцуулах юм бол L уртыг дельта T хугацаанд туулна гэж хэлж болно. Дамжуулагч маань L урттай, тэгээ энэ дамжуулагчийн уртыг дельта T хугацаанд туулна гэвэл цэнэгийн хурд ингэж илэрхийлэгдэнэ гэсэн үг. За одоо тэгвэл бүгдээрээ энийг энэ томьёонд орлуулад бичье. За тэгэхээр энд L гэдэг вектор хэмжигдэхүүн, уртын хэмжигдэхүүн ороод ирлээ. Харин дельта T буюу хугацаа маань скаляр хэмжигдэхүүн учраас цэнэгтэйгээ хамт биччихье. Кг бахан дельта T гээд шилжүүлээд бичиж болно. Ингэхээр нэг ч хугацаанд цэнэг буюу гүйдэл маань гараад ирж байгааг анзаарах хэрэгтэй. Тэгэхээр нөгөө хүч маань гүйдлэр илэрхийлэгдэж болно. Өөрөөр хэлбэл гүйдлийг үржих нь урт болон соронзон орны вектор үржүүр. Ингэхээр гүйдэлтэй дамжуулагчид цэнэгт үйлчилж байгаатай яг адилхан перпендикуляр чиглэлд хүч үйлчилнэ. Дамжуулагчаар гүйдэл гүйлээгэвэл дамжуулагчид
хүч үйлчилж эхэлнэ гэсэн үг. Үүнийг бол бид нар юу гэж нэрлэдэг вэ гэхээр сорон зов орондох гүйдэлтэд дамжуулагчийн хүч гэж. За тэгвэл энэ хүчийг бид нар амперийн хүч гэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл дамжуулагчаар гүйдлэгүүхээр сорон зов орны зүгээс хүч үйлчилнэ гэж хэлээд байна. За тэгэхээр энэ маань бол үндсэндээ баруун гарын дүрмээр адилхан тодорхойлогдно. Одоо цэнэгийн хөдөлгөөн маань бол нэгсэнд одоо гүйдэл болцсон. Тэгээд сорон зов орон тэгээд үйлчлэх хүч адилхан эрхээ уруугаар илэрхийлж болох. Тэгэхээр гүйдэлтэд дамжуулагчид үйлчлэх хүчний чиглэл гэдэг бол их чухал. Эерэг цэнэг урсж байгаа гэж үзснээр бол энэ гарч ирнэ. За мэдээж сөрөг цэнэг урсж байгаа үед бол яг адилхан ийм хүч үүснэ. Гэхдээ эсрэг чиглэлд гэхээр хөдөлгөөнийх нь эсрэг чиглэлд болоод адилхан буцаад гараад ирдэг гэсэн үг. За тэгвэл энд бид нарт L гэсэн уртын вектор, B гэсэн сорон зов орны вектор хоорондоо өнцгтэй болчихвол яах вэ? Энд бол бид нар хэлбэрчлэх зорилгоор бүгдийг нь хооронд нь 90 градус байхаар харсан. Тодорхой өнцгтэй үед сорон зов орны перпендикуляр байгуулагч буюу яг дамжуулагчид перпендикуляр байгаа хэсэгт нь хэр урт оногдно тэрнийх нь хэмжээгээр хүчийг бодно гэсэн. Тэгэхээр энэ маань бол өмнөхийн адил нөгөө синус төдтэй маань л орж ирнэ гэсэн санаа. Синус төдтэй орж ирээд бодогдох нэ гэсэн. За ингээд энэ удаагийн хичээл дууслаа. Анхаарал хандуулсанд баярлалаа.